Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. City News мэдээллийн хөтөлбөрийн энэ сэдвээр ярилцлагын цаг маань эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор үндэсний статистикийн хорооны газрын дарга Бадамт Цэцэг оролцож байна. Танд энэ орой мэндийг хүргэе. За энэ орой мэнд. За тэгэхээр өнөөдөр дэлхийн статистикийн өдөр болж байгаа. За тэгэхээр яг энэ өдрийн тухай эхлээд хоёулаа яриагаа эхлэе. Энэ дэлхийн статистикийн өдрийг хаанаас анх ингэж зарлалтын ер нь бол ямар учир шалтгаанаар ер нь зарлалтын энэ статистикийн өдрөөр ер нь яг ямар ажлууд ер нь хийгддэг юм тийм ээ? Энэ талаар эхлээд яриагаа эхлэх үү? Тэгээд за юуны өмнө танаа телевизийг үзэж байгаа бүх үзэгчдэд бас энэ орой мэндийг хүргэе. Тэгээд студидтэй дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулж манай байгууллагаас урьж одоо оролцуулж байгаа танаа телевизд бас би талархал илэрхийлэхийг хүсэж байна. Тэгэхээр ер нь дэлхийн статистикийн өдрийг анх 2010 онд дэлхийн нийтээрээ тэмдэглэсэн юм бас түүх байгаа. Тэр үед бол дэлхийн нийтдээ нэг 130-аад орон олон улсын 40 гаруй байгууллагууд, бүс нутгийн байгууллагууд хамтдаа тэмдэглэж бас их үр дүнтэй тэмдэглэсэн ийм бас жижигхэн түүхтэй юм. Энэ удаагийн дэлхийн статистикийн өдөр бол 2 дахь удаага явагдаж байгаа. 5 жилийн дараа явагдаж байгаа. Ийм одоо өдөр тохиож байна өнөөдөр. Ер нь бол энэ дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэх шийдвэрийг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле өөрөө бас албан ёсны шийдвэрийг гаргадаг байгаа. Тэгээд энэ онд яг энэ өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дэлхийн статистикийн өдөр болгож тэмдэглэх юм албан ёсныхаа шийдвэрийг гаргасан. Ер нь цаашдаа 5 жил тутам энэ өдрийг бас тэмдэглэж явах юм бас шийдвэртэй юм аа. Тэгэхээр энэ жилийн хувьд одоо статистикийн олон улсын энэ дэлхийн өдөр болж байна. Тэгэхээр яг энэ жилийн онцлог юу вэ юм? Жил нэг өөр онцлогтой бас өдрүүд чинь нэг өөр өрөөтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ энэ жилийн одоо энэ дэлхийн статистикийн өдрийн ураа нь бол сайн статистик, чанартай статистик, сайхан амьдралын үндэс мөн гэд дээр үед бид нэг статья чийжилдэг байсан. Яг тийм уриандаар явагдаж байгаа. Тэгэхээр энэ бол их өргөн агуулгатай бас түүхэн үеийг одоо цаг үеийн хувьд давхцсан ийм жил энэ өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан байна л да. Би тэгэхээр хэд хэдэн бас үйл явдлыг энд ингээд хамтд нь аваад бас онцлоод хэлчихэн зүйтэй гэж бодож байна. Манай үзэгчид бас бүгдээрээ мэдэж байгаа. Саяхан энэ оны 9-р сард дэлхийн бүх өдөртөгчид Нью-Йоркт цуглаж энэ нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганыг чуулсан байгаа, хуралдуулсан байгаа. Энэ чуулганаар 2000-аас одоо 2016-аас 2030 он хүртэл дэлхий ер нь хаашаа явах юм бэ? Бид нэр өмнө ямар зорилго тавьж байгаа юм бэ гэдэг энэ асуултанд хариулсан тогтвортой хөгжлийн 2030 гэсэн энэ хөтөлбөрийг одоо баталсан та бүхэн мэдж байгаа. Манай улсын ерөнхийлөгч өөрөө энэ чуулганд очиж улс орныхаа нэрийн өмнөөс бас байр суурь илэрхийлээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ тогтвортой хөгжил 2030 гэсэн хөтөлбөр дотроо юуг агуулж байгаа юм бэ гэхээр нийтдээ дэлхийн нийтээрээ мөрдөх, цаашаага хөгжүүлэх, өмнөө зорилгоо олгож тавих 17 зорилго 169 зорилтыг баталсан байгаа. Тэгэхээр энэ 17 зорилго 169 зорилт бол дэлхийг бид бүгдийг хаашаа хэрхэн өөрчилж байгаа вэ гэдгийг хянах юм шаардлага гарч иж байгаа. Тэгэхээр энэ хянах одоо гол үүрэг ачаа, гол одоо тэр ачааны хүндэн гэж болох юм. Энэ нь статистикийн байгууллагад оногдож байгаамаа. Тэгэхээр статистикийн байгууллага өөрийгөө шинжлэх ёстой болж байна. Статистикт урд өмнөөс илүү их одоо ачаа, том ажил бас нөгөө талд хариуцлага нэмэгдэж байгаа. Тэгээд ер нь бол зөвхөн энэ үгийн алимент хэлэхэд дэлхийн нийтээр 2000-аас 2015 он хүртэл мянганы хөгжлийн зорилт гэсэн том зорилтыг одоо тавьсан. Тэгээд энэ жил 2015 он бол тэр зорилтын одоо хэрэгжилтийг нь дүгнээд цаашаа ахаад нэг одоо 15 жил дараагийн 15 шилжих яг ийм түүхэн шилжилтийн үед бид нэр өнөөдөр дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж байгаа. Энийг би яагаад хэлж байгаа вэ гэхээр энэ хэрэгжилтийг хянах гол ачаа маань статистикийн байгууллагад байгаа учраас би энэ бас түүхэн одоо жил болж байна гэж ингэж бас хэлмээр байгаа. Дараагийн нэг зүйл гэвэл дэлхий өөрөө даяарчлагдж байна. Хуучин зүгээр албан ёсны статистикийг улс орнууд тус тусдаа
гаргаад нэгтгэхэд явдаг байсан бол одоо улс гүрэнд амьдсан маш олон тооны үйлчилгээнүүд, санхүүгийн корпорациуд ч юм уу үйлдвэрлэлийг одоо нэг жижигхэн бүтээгдэхүүний нэг эд ангийн нэг улсад үйлдвэрлээд нэг бүтээгдэхүүн гаргаад тэрийгээ дараагийн улс руу гаргах ч юм уу тийм ээ. Ингээд ерөөсө даяарчлагдсан. Одоо дэлхийн даяараа нэг ингээд нэгдэж байгаа. Энэ тохиолдолд өөрөө статистик бас түүхэн үе эхэлж байгаа. Хуучин байсан тэр салангад үеэсээ одоо дараагийнхаа үе рүү бас шилжиж орох. Бас нэг ийм одоо түүхэн үе энд орж ирж байгаа юм. Тэгэхээр Монгол улс одоо дэлхийн статистикийн өдрийг 2 дахь удаага тэмдэглэж байна. Ер нь өнөөдөр Монгол улс олон улстай харьцуулбал манай статистик ямар төвшөнд явж байна? За статистикийг яг өнөөдөр бид нар өөрсдөө ингээд одоо жишээлбэл би Бадам Цэцэг гэдэг хүн энэ статистикийн байгууллага данх сургууль төгсөж орж ирснээс хойш 30 жил яг өнөөдөр 30 жил ажиллаж 30 дахь жилдээ ажиллаж байна. Ямар нэгэн байгууллагад ажиллаагүй яг энэ байгууллагад ажиллаж байгаа. Тэгээд хөгжлийнхээ түүхийг ингээд харж байхад статистикийн байгууллага маш хурдтай хөгжиж байгаа. Зөв голдролуугаа одоо явж хурдтай асар хурдтай хөгжиж байгаа гэдгийг зөвөр би хувь ажилтан хүнийхээ хувьд харж байна. Тэгвэл өөрийгөө ямар төвшөнд очсон юм бэ гэдгийг ажиллаж байгаа тэр хүн өөрөө хэлэх, ажилтан хэлэх бол их тийм сонирн биш. Зарчим өвдөх зохимжгүй. Тэгэхээр олон улсын байгууллагууд, хөндлөнгийн байгууллагууд ер нь дэлхийн улс орнуудыг ямар төвшөнд очсон байгаа вэ гэдгийг дүгнээд тэгээд нийтэд ингээд тавьсан байдаг. Тэгэхээр Дэлхийн банкны жишээлбэл зүгээр нэг жишээл аваад үзье. Дэлхийн банкны 2013 оны одоо дэлхийн бүх улс орнуудыг дүгнээд тавьсан тэр оноогоор Монгол улс 83 гэсэн оноог авсан байгаа. 100 онооноос 83 оноотой байгаа. Тэгвэл дэлхийн дундаж өөрөө өнөөдөр 68 байгаа. 68. Тэгээд 68-аас 83 хүртэл бид нар дэлхийн дунджаас ямар ч байсан 15 одоо оноогоор өндөр тэрэн дотор мэдээллийн их үүсвэрийг цуглуулах гэдэг тэр одоо шалгуураараа 100 оноо авсан байгаа. Аргачлал арга зүйгийнхаа бол 70-аас дээш оноотой явж байгаамаа. Телевиз үзэж байгаа хүмүүстээ бас дэлхийн статистикийн өдрийн бас баярын мэндийг би хүргэмээр байна. Статистикгүйгээр одоо цаашаага те улс орон хөгжихэд бол хүндрэлтэй байна. Үнэн бодиттой байх хэрэгтэй. Тэгэхээр та бүхнийг бас статистикт үнэн бодит мэдээлэл өгж байгаараа манай мэдээллийг байнга одоо хэрэглэж агаарай гэж би бас өгөөд төсөлд хэлмээр байна. За баярлалаа танд. За баярлалаа үзэгчдээ. Сэтгнэс мэдээллийн хөтөлбөрийн энэ сэдвээр ярилцлагын цаг энэ үрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор үндэсний статистикийн хорооны газрын дарга Бадам Цэцэг оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.